За өдрөм дөргийа. За орон сууцчлалтын тухай хууль болон одоо орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкны тухай ингээд хоёр том хууль яг зэрэгцээд хилцэгдэж байна. За энэ хоёр хууль маань ерөнхийдөө хоорондоо бодлогын хувьд хэр сайн уялдсан бэ? Сайн зохицуултууд хийхгүй л хамт хилцэгдэж байгаа хуулиуд бодлогын үед яг энэ одоо цаг хугацаанд давхцаж байгаа үед цуг явахгүй бол бодлогын алдаа гарвал эргээцсэх төвхтэй. За нэгдүгээр энэ ахмад залуучуудын энэ зээлийн нөхцөлийг хэрхэн сайжруулахаар тусгасан бай. За дээр нь энэ нөгөө насны хязгаар их төвхтэй байгаа шүү дээ. Ахмадууд маань одоо энэ байрны нөхцөл сайжрахыг хүлээгээд байдаг. За залуучууд бол одоо яг эд ажиллаж байгаа хүмүүс л нөгөө санхүүгийн өөрийн одоо орлогодоо тааруулсан энэ хүмүүс л одоо энэ байранд орж байгаа. За ахмадын байр гэдэг одоо хөтөлбөр орон сууц гэдэг хөтөлбөр маш их авсан. Үр дүн төрс нь ер нь төдийлө харагдаагүй. 2020 онд одоо өргөдөл өгөөд явжсэн ахмадууд 26 онд одоо шийдэгдээгүй. Миний өргөдөл 2800 дээр байгаа, 3100 дээр байгааг хүлээгээл өчтдөг. Ойчроо дараал байна уу гэд хүлээгээд идэв. Энэ ерөнхийдөө орхигдсан асуудал шүү. Яг бодитоор бид нар шийдэж чадаагүй л гэж харж байгаа. За энэ орон нутгийн хувийн хвшлийг яа дэмжих юм бэ? Энэ банк маань орон сууцчлалтын одоо энэ төрөлдсөн санхүүгийн схем нэгдэж байгаа энэ банк орон нутагт энэ салбар байгуулагдах 21 аймаг 9 дүүргүүдэд. За дээр нь ноосгтой яаж уялдах? Ноосг тоосгтой. За энэ арилжааны банкны хэлбэрээс л одоо нөхцөл нь байвал одоо өөр л гэж хараад байгаа. Энэ одоо давуу болон сул талуудын нэг тодорхой тайлбар мэдээлэл өгөөч. За дараачих нь энэ гэр ороолыг орон сууцчлуулахын хөтөлбөрийг ийшээ яаж уялдуулах юм? Орон сууцны энэ үнийн өсөлтийг одоо яаж зохицуулалт хийх юм? Гэр ороол руу энэ дэд бүтц татаж өргөтгөл хийхгүйгээр энэ орон сууц тэлэх маш хүндрэлтэй. Улаанбаатарт одоо энэ их төвлөрөл үүсээд байгаа, төгжрөл үүсээд байгаа энэ одоо ширэнгэн одоо бетон ой гэдэг байгаа чи ерөнхийдөө дэд бүтцэл тагсан шүү дээ. Цэвэр бохир халуун дулаан энийг л дагч хийгдсэн. Гэр ороол руу энэ Улаанбаатарын хэмжээнд 5 бүсдэр л байгаа. Толгойд баяа шүү, сэлв, шараад гээд амгалан гээд энэ 5 бүс рүү л хийгдсэн. Эхнээсээ эхлэж байгаа. Сэлвдэд төв маань ингээд яваад эхэлсэн. Бас үр өгөөж нь гарахаар байгаа. Энэ гэр орооллыг барилгажуулах маань дам нөлөөгөөрөө агаарын бохирдол, хөрсний бохирдол, утаа, за мөн одоо төгжрлийг одоо сааруулах, бууруулах гэсэн энэ одоо том хөтөлбөртэй үл нэгдэн л гэж харж байгаа. Тэгэхээр энийг цогцоор нь харж одоо яг тусгаж чадсан уу? За тодруулгана. За Батнамгалан сайд хариулъя. За олдон цагаан гишүүний асуултанд хариулъя. Тантай санал нэг байгаа. Өнгөрсөн цаг хугацаануудад одоо ахмадууд руу чиглэсэн, залуучууд руу чиглэсэн энэ төрийн одоо орон сууцны асуудал бол өндөө одоо зогссон гэж одоо ганц хоёр төсөл хэрэгжиж эхэлсэн боловч нийтийг хамарсан нийслэлийн хэмжээнд, улсын хэмжээнд хийгдсэн ажлууд бол байхгүй. Үндсэндээ 2016 оноос хойш төрийн орон сууц бол баригдаагүй байна. Өнөөдрийг болтол 10 жилийн хугацаанд. Тийм учраас таны ярьж байгаа нэг олон ахмадууд одоо очир дарааллаа хүлээсэн ийм одоо байдалтай өнөөдөр хүрч байгаа. Тийм учраас энэ хоёр хуулийг одоо бие биенийгээ одоо ёстой арга үйлэг гэдэг шиг дэмжихээр ийм эрэлт нийлүүлэлтийг хангасан хоёр хуулийг оруулж ирж хоорондоо их одоо уялдаа холбоотой зохицолтой бие биенийгээ одоо дэмжихээр хоёр хууль болсон гэж үзэж байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд нийлүүлэлтийн одоо бид нэр шийдээгүйгээр зөвхөн эрэлт талын харж ипотекийн зээлийг орон сууц худалдаа авах хүсэгч нарт одоо олгоснороо энэ метр квадратын үнэлгээ өнөөдөр ийм замбраагүй үнэтэй болцсон байгаа. Өнөөдөр одоо дундаж метр квадратын үнэлгээ метр квадратын шинэ орон сууц 4.9 саятай, хуучин орон сууц 4.7 саятай байгаа. За энэ хоёр хууль батлагдаад одоо дэмжигдээд хэрэгжиж эхэлснээрээ ахмад настангуудад бид нийгмийн орон сууцыг одоо олгож эхэлнэ. Нийгмийн орон сууц маань одоо 30 м квадрат хүртэл за ахмад настангууд гэдэг маань мэдээж одоо ажил хөдөлмөр хийх одоо боломж болцоогүй болсон иргэд за мөн одоо ийм одоо байдалтай байгаа. За залуучуудад болохоор бид нэр хөлсний орон сууц гэж. Хөлсний орон сууц тэр одоо орон сууцандаа түрээслээд амьдарч байгаад за дараагийнхаа ажил хөдөлмөрийнхөө дагуу дараагийнхаа орлогын одоо
байдлаас шалтгаалаад дараагийнхаа байр байшинд орох ийм одоо боломж олцоог одоо ирэх залуучууд руу хандсан үндэсний орон сууцыг одоо бид нэр энэ хуулиараа зохицуултуудыг хийгээд явж байгаа. Тантай бас санал нэг байгаа зүйл нь Монгол улсын хүн амын бараг 70 орчим хувь нь залуучууд байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл авсан иргэдийн одоо насны дундаж байдал 36 настай, 37 настай байна. Тэгэхээр Монгол улсын одоо хуулиараа залуучуудын тухай хуулиар 18-аас 34 насны залуучууд энэ одоо ипотекийн зээлүүдэд хамрагдаж чадахгүй болсон байна. Мөн одоо урьдчилгаа төлбөрийг бид нэр одоо урьдчилгаа төлбөрийг байранд ордог 30% урьдчилгаа төлбөрийг 50% бууруулахаар энэ хуульд одоо зохицуултууд оруулсан байна. Ийм одоо асуудлуудыг бас энэ хуулинд зохицуултууд оруулсан байгаа гэдгийг хэлье. За дахиад нэг асуулт байсан. Тоск, носк яаж уялдаж ажиллах юм бэ гэж. Үндэсний орон сууцны корпорац байгуулагдсанараа нийслэлийн орон сууцны корпорац, төрийн орон сууцны корпорац, аймагуудад одоо За хариултаа дуусгая. Батхонголон сайд. одоо нийслэлийн хэмжээнд тэгэхэд нийслэлийн орон сууцны корпорац манай одоо хот байгуул барилгын яамны дэргэд ажиллаж байгаа төрийн орон сууцны корпорац, Улаанбаатар одоо барилгын корпорац, мөн гэр орооллыг дахин одоо хөгжүүлэх газар гэд нийслэлтэр байна. Ингээд 4-5 6 хоорондоо одоо уялдаа холбоогүй, санхүүгийн хувьд ч уялдаа холбоогүй, удирдлагын төвшөнд уялдаа холбоогүй 5 6 газар зөвхөн нийслэл шүү. Тэгээ энэ дээр одоо бараг 300 орчим одоо төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллаж байгаа. Эднэрийн маань одоо энэ давхардлыг арилгах, хоорондын уялдаа холбоог нэгтгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, цомхон бүтцтэй ажиллах, нөгөө төрийн данхар бүтцийг байхгүй болгож үндэсний орон сууцны корпорац нэг цонхоор харж ажиллах ийм одоо хуулийн зохицуултууд орсон байгаа гэдэг хэлье. За Монгол он хариулъя 3, эндрийн 3. Алтан шагаа гишүүний асуултад хариулъя. Орон сууцны төрөлцсөн банк нь өөрөө иргэдэд одоо шууд зээл олгодог. Одоо энэ бол зөвхөн арилжааны банкудтай харьцна. Орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкны хуулийн дээр энэ банк нь зөвхөн арилжааны банкуудын одоо их усрыг бүрдүүлэх, тэдгэрийн төлбөр тооцоог хийх тийм зохицуулттай байгаа. Тэгэхээр бол орон нутагт болон өөр ямар нэгэн газар бол салбар байгуулагдахгүй. Орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банк нь бол маш цомхон бид одоо тооцож гаруулсан 10 орчим ажилтнтай зөвхөн зах зээл дээрээс их усүр босгоод их усрын арилжааны банкудад олгодог. Орон нутагт одоо жишээлбэл Хаан банк, Төрийн банк Монгол улсын өнцөг булан бүрт салбартай. Тэгээд өөрийн салбараараа дамжуулаад иргэн болгоны зээлийг бол олгоод явна. Арилжааны банкар зээл явж байгаа нь бас хэд хэдэн учир шалтгаантай. Банк өөрөө зээлийг бол судлах нэг талаасаа нөгөө талаасаа иргэн өөрөө тухайн банкаараа дамжуулан За гүйцэд асуултад хариулт дуусгач. цалин орлогоо авдаг учраас тухайн зээлдэгчийг бол таньж мэддэг, зээлдэгчийг судлах үйл ажиллагаа бол арилжааны банкн дээр байна гэсэн. Тэгэхээр банк өөрөө зээлээ олгоод ипотекийн зээлээ олгоод явчихна. Санхүүжилтийг нь бол орон сууцны төрөлцсөн банкнаас бол олгоод явчихна. Тэгээд арилжааны банкнаас олгосон зээлийн Монголын ипотекийн корпорац судалдаж аваад зээлийн үнцаасжуулаад үнцаасан зээлийн бол орон сууцны санхүүжилтийн банк нь өөрөө худалдаж аваад явдаг. Ийм санхүүгийн системтэй байх юм. За алтан шагаа гишүүн 1 минут. За баярлалаа. За энэ стандарт хангасан орон сууц байранд зээл өгөх энэ шаардлагатай зохицуултыг нь хуулийн дээр хийх нь зөв баг. За хоёрдугаарт энэ арилжааны банк руугаа дахиад шилжих нь зохицуулт хийх нь нуглаа үүсэх үедээ. Нуглаа үүсэх юм бол одоо энэ банк байгуулагдсны ямар ч одоо арга хэрэг байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо энэ хууль эрх зүйн зохицуултын нэгдүгээр сайжрах хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ 21 аймагуудаа бол энэ орон нутаг нийслэл дүүргүүдтэй энэ хуваарлтын ер нь код гаргадаг юм уу? Тэгш хүртээмжил хийхгүй бол явахгүй шүү. Лоббийн давтын шүү. Тэгэх юм бол эн чинь үр өгөөж өгөхгүй. Хаавайсан дээр овсч байна уу? Энэ арангаач байна уу? Ховд орнод хинтээ Сүхбаатарч байна уу? Энэ квотон дээр маш сайн анхаарах хэрэгтэй баха. Хувийн хвшлүүд бол харьцангуй одоо сүчрхэг болсон шүү дээ. Тэгэхээр яалчгүй нь хувийн хвшлээ дэмжээгүүл энэ зохицуултуудыг маш сайж санхүүгээр нь дэмжих хэрэгтэй. Тэгжээж энэ байр орон сууцны үнээс тогтвортой хэмжээнд бас буурах нөлөө үзүүлэх. За Батхонголон сайд.
За алтан чагаа гишүүн маш одоо чухал асуудал хөндлөө. Энэ хууль батлагдсанараа хуулийг дагаж засгийн газрын одоо тогтооллоор журмууд батлагдаж явна. Тэгээ ингээд орон нутагт одоо хэдэн хувь байх юм зээлийн. За орон нутагт энэ барилгын салбарын орон сууцчлалтын асуудал хэдэн хувь байх юм. Тэгээ нөгөө нэг бүлгүүд ярьж байгаа шүү дээ бид нар зорилтод бүлэг төрийн албаагч нутаг орондоо одоо сайхан амьдрах энэ Улаанбаатар хотын хөрс усны одоо бохирдлын төвжирлийн асуудлыг шийдэхэд энэ хууль гарсны дараа засгийн газрын тогтоолоор журмаараа одоо шийднэ. Энэ дээр бас анхаарч ажиллая гэсэн ийм одоо бодолтой байна. А тэгжээж өнөөдрийн Улаанбаатар хотын энэ төвжирэл утаа хөрсний бохирдлоос арилах ийм одоо боломжтой болно. За Чинбатын ундрам гишүүн асуулт асууя.